яагаад заавал металл цонхны үйлдвэрийг Ховд аймагт байгуулах шаардлагатай гэж үзсэн бол? Ерөнхийдөө Ховд аймагт одоо барилгажилт маш ихээр хөгжиж байна. За үүнтэй холбоотойгоор барилгын материалын шинэ ойлголтууд бол олж ирэх шаардлагууд бол үүссэн. За бид нар бол юу гэдгийг ойрын 10 хэдэн жил бол одоо вакуум цонхны хэрэглээг бол маш ихээр хэрэгжилж үзсэн. За давуу болон сул талуудыг хэрэглэгч нар бол сайн мэддэг болсон. За тэгээ хэрэглэгчд маань юу гэдгийг барилгын компаниар дамжуулаач гэдэг юм уу өөрсдийнхөө мөнгө хөрөнгийг гаргаад барилга байшин барьдаг, амьдрах орчноо шинээр одоо бий болгодог ийм асуудлууд бол их байгаа. Тэгтэл чинь бол нөгөө цонх маань бас одоо хэрэглэгчийн шаардлагыг хангахгүй байх асуудлууд бас их бий болсон. За Ховд аймагт баригдж байгаа байрнууд цонхороо маш их дулаалддаг. За хэрэглэгч нар одоо илүү сайн цонх авахыг оролддог боловч энэ нь бол одоо энэ үйлдвэрлэл байхгүй. За Улаанбаатараас авахар хит их өндөр үнэтэй. За эсвэл бол одоо хил дамж авдаг гэдэг ийм одоо асуудлууд маш ихээр байсан. За тэгээд энийг бол ерөнхийдөө орж хараад за Ховд аймагт маань бол хэрэглэгч нар бол үнийн хувьд бол хамаагүй ер нь бол гэр орондоо бас тавтаа тухтаа сайхан үйлчлэх дулаан байх тоос шороо орохгүй байх ийм одоо цонхыг бол маш ихээр хүсэж байна. За энийг бол хангахын тулд бол өөрийн зүгээс бол Ховд аймагт бас металл цонхны үйлдвэрлэлийг за тэр дундаа одоо металл цонх дотор бол одоо хөөсөн дулаалгатай материалтай одоо маш сайн чанарын ийм одоо цонхыг оруулж ирэх ер нь зүйлийг бол бодож байгаад хэрэгжүүлж эхэлж байгаа. За тэрнийхээ хүрээнд ч гэсэн өөрийнхөө боломж олцооныхоо хүрээнд бол үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжүүд бол ер нь оруулж ирээд за ер нь стартапын төслийн зүйл маань бас бүтэх юм бол Ховд аймгийн хэрэглэгч нарт бол нэг 7 сараас эхлээд бол ер нь цонхоо нийлүүлэх ийм одоо зорилт тавиад ажиллаж байна. За үүнийхээ хүрээнд бол өнөөдөр бас энэ арга хэмжээнд сайхан оролцлоо. Металл цонх гэдэг маань вакуум цонхыг бодох юм бол давуу талууд маш ихтэй. Хүрээ араам нь бол өөрөө металл буюу төмөр хийцлэл төмөр хөнгөн цагааны холцтой ийм байгаа. Ингэснээр ямар давуу талууд бий болж байгаа юм гэхээр нэгдүгээрт нөгөө вакуум цонхны одоо хивээ алддаг байдал. За энэ бол байхгүй болж байгаа гэсэн үг. Тэгээд вакуум цонх маань бол одоо өөрөө наранд гандаа шаарддаг. За энэ бол бас байхгүй болж байгаа металл хийцлэл маань давуу тал нь. За тэгээ мөн дээр нь вакуум цонх маань бол одоо эрзэн жиргэвчнүүд ундаг. За тэгэл нугас доошоо суудаг гэл маш олон асуудлууд иргэдэд гардаг. За энэ асуудлуудыг бол 100% шийдэж өгч байгаа. За дээр нь одоо нөгөө эрзэн жиргэвчээс хамаарат нөгөө хүрээгээрээ одоо араам нь одоо үндсэндээ хөндөй байдаг. Хөндөй байдаг учраас тэр хөндөйгөрөө дамжуулаад бас хүүтэ алдах ийм асуудлууд маш их байдаг. Тэгтэл бол металл цонхыг манай хэрэглэгч нэг талаараа жоохон буруу ойлгодог. Тэр нь юу вэ гэхээр металл учраас дотгошоо одоо хүүт нэвтрүүлэх ийм юм байх юм шүү гэдэг ийм асуудал яриад. Тэгтэл бол энэ үгүй. Яагаад вэ гэхээр өөрөө хөндөй зай гэж одоо вакуум цонх шиг хөндөй зай байхгүй. Тэр зайнд битүү нөгөө хөөсөн дулаалгатай болчихж байгаа учраас энэ бол чанар үзүүлэлтийн үед бол хамаагүй өндөр. Тэгээд нөгөө хивээ алдах гэдэг юм өнгөө алдах, эргээд одоо цоож нугас доошоо суух гэдэг юм ийм асуудлууд байхгүй болж байгаа. Маш олон асуудлуудыг шийдэж өгч байгаа ийм давуу талтай үйлдвэрлэл байна. Танах өнөөдрийн байдлаар өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар нэг 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ стартап одоо арга хэмжээнд ороод танаа төсөл хэрвээ одоо шүүгчдийн бүрэлдэхүүний нэгдсэн саналаар дэмжигдэж одоо санхүүжилтээ авлаа гэж бодоход хамгийн түрүүнд одоо ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна? За манай үйлдвэрлэл бол ер нь 85% та үйлдвэрийн байр маань явж байна. За энийг одоо ерөнхийдөө бүх юмнууд нь татагдсан дуусахад ер нь бэлэн болцсон байгаа. Одоо нэг 6 сарын их гих дуусчихна гэж үзэж байгаа. Энэ стартапын хөтөлбөр дээр бид нар хамрагдах юм бол ерөөсөө шууд материал татаа авалт хийх. Бидний одоо эдийн засгийн хувьд бол материалын гацаанд орцсон байж байгаа. Тэгэхээр ер нь бол шууд материалаа татаал авах юм бол үйлдвэрлэл шууд хийгдэх боломжууд бүрдсэн байж байгаа. Орон нутагт үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа ер нь үн хямд одоо үйлдвэрлэгдэх юм боломж бий юу? Бага. Ер нь бол яг одоо ингээд сүүлийн үед металл цонх хаалганы хэрэглээ нэлээх нэмэгдсэн. Аж ахуй нэгжүүд болоод хувь хэрэгжчихсэн өөрсдийн барьж байгаа өртөг бүхий байшин хаусан дээр явал их сонирхдаг болсон. Ингэхээр яаж юм гэхээр Улаанбаатар хотоос захиалдаг. За Улаанбаатар хот бол метр квадрат 410 мянга та байгаа. Ингээд ирэхээр нөгөө тээвэрлэлт за тээвэрлэлтэн дунд бас нөгөө хагарах гэмтэх гэдэг ийм асуудлууд. За тэгэл одоо нөгөө Улаанбаатар хот тавхаар чинь нэг газраас нөгөө газар таваач машин тавихад бас тээвэрлэлт гэл цаг заав эдийн засгийн бол маш их одоо үргэлгэн байдал бий болж байгаа. За инхээр манайх бол энэ асуудлуудыг бүгдийг шийдээд Улаанбаатарын үнийг орон нутагтаа авчиръя. Ер нь Улаанбаатарт 410 мянгатай байгаа бол орон нутагтаа ч гэсэн 410 мянгаар бид нэр үйлдвэрлэх боломж байна гэж харж байгаа. Тийм. Тэгэхээр энэ давуу талуудыг бол иргэдэд илүү хүргэнэ л гэж.
Танаа одоо үйлдвэр ашиглалтанд орсноор орон нутагт хичнээн одоо шинэ ажлын байр бий болох боломжтой. За одоогор бол яг манайх бол төсвөлсөн хугацаар 3 ажлын байрыг бол шууд нээх боломжтой болж байгаа. За ингээд эргээд нөгөө үйлдвэрлэл маань илүү өргөжөөд сайжраад ирэх юм бол цаашдаа бол илүү ариун болох юм боломжууд бол байна.